Mukhbir Baldorj, a senior network engineer at Systems Center and CCIE, and he will talk about Sonic and network automation tools. Миний хэлхийлийн сэдв Sonic болон сүжээний автоматжлын хэрэгсэл байна. Ерөнхий ажинда ерөнхий сэдвээр би сүжээний инженерийн ирээдүй, Sonic үйлчлэлийн систем, мөн сүжээний хэрэгслийн талаар болно. Сүжээний инженерийн ирээдүйн талаар ярилцахаас өмнө яг одоогийн сүжээний инженерийн хэлсэн ур чадварын талаар. Тэр сүжээний инженерүүд гэхээр нийтлэг ойлголт бол байгууллагын дотоод сүлжээ, гадаад сүлжээг холбох үүрэгтэй гэж үздэг. Энэ сүжээний инженерийн чадвар яг одоогийн сүжээний инженерийн чадварууд бол span tree, routing protocol, quality of service, VPN, шилэн кабелийн холболт, MPLS, security policy гэх мэт чадваруудыг эзэмшсэн. Дээрээс нь programming skill бол TCL болон event embed manager автоматжуулалтын скриптийг ашигладаг. Яг одоогийн нийтлэг сүжээний инженерийн чадвар бол харагдаж байна. Сүжээний инженерийн чадвараас үл хамааран бидний өдөр тутмын хэрэгжилж байгаа сүжээний архитектур, дизайн дээр шин технологиуд гарч ирж байгаа, шин төхөөрөмжүүд гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл page switch-үүд, серверүүдийг холбоход бол virtual серверүүд гарч ирж байгаа. Virtual серверүүдийг холбоход бол virtual switch-үүд гарч ирж байна. Virtual switch дээр virtual машинуудын холболтыг хийх. Дээрээс нь virtual машин дээр контейнер технологиуд гарч ирж байна. Cloud-ийн үйлчилгээнүүд маш өргөн хэмжээнд гарсан байна. Тэгэхээр бид нар cloud дээр контейнерыг байгууллагынхаа enterprise байгууллагынхаа virtual машины контейнертэй холбох гэх мэтлэн ерөөдөө сүжээний инженерийн нэмэлт скиллүүд, нийт чадварууд ерөөдөө шаардж байна. Энд ерөөдөө сүжээний инженерийн хөгжлийн үе шатыг дөрвөн үе шатаар ерөөдөө хуваасан байгаа. Жишээ нь Stone Age буюу чулуун сүсгийн үед бол сүжээний инженерүүд VLAN анх сүлжээг виртуалаар хуваах бай, физик сүлжээг виртуал байдлаар хувааж олон туслах сүлжээнүүд болгох бай гэдэг талаар гэдэг нээлтийг ерөөдөө хийж ирсэн. Дээрээс нь сүлжээн дээр үүссэн лупыг ихэнх сэргийлгүй. Сүлжээн дээр луп үүссэн тохиолдолд лупээс урьдчилан сэргийлэх, лупыг зогсоох чадварыг бид нар мэддэг байсан. Тэгэхээр Stone Age буюу чулуун сүсгийн үед бид нар VLAN болон луптэй ерөөдөө дараагийн үе бол Bronze Age буюу хүрэл зүсгээ. Хүрэл зүсгийн үед бид нар routing протоколуудаас танилцж байгаа. Сүжээний инженерүүд данчлал хийх, дотоод сүлжээг, байгууллагын дотоод сүлжээг гадагшаа интернет холбох, байгууллагын харилцаа холбох болон интернетийн холболт one design чадваруудыг суралцж бид нар глобал даяар интернет сүлжээний холболтод холбох боломжтой боллоо. Bronze Age-ийн дараа сэргэн мандалт үе. Сэргэн мандалт үе яг одоогоор бол сэргэн мандалт үедээ бас бид нэр явж байгаа. Сэргэн мандалт үедээ бид нар хамгийн сонирхол татж байгаа сэдв бол SDN буюу Software Defined Network. SDN дээр ашигладаг Open Flow протокол, сүжээний контроллерууд, overlay буюу хүлээлийн технологиуд, VPN-үүд, мөс протокол BGP, VXLAN. Бид нар Stone Age буюу чулуун сүсгийн VLAN ашигладаг. VLAN бол бидний ашиглах боломжтой VLAN range 4095 хүртэлх VLAN байна. Байгууллагын дотоод сүлжээ 4095 VLAN 4095 зүйлээ боломжтой. Гэтэл virtual технологиуд гарч ирсэн түрүүний өмнөх дизайн дээр контейнерийн сүлжээ гарч ирсэн байна. Virtual switch-үүд гарч ирсэн байна. Тэгэхээр бидний дотоод сүлжээнд нөгөө 4095-аас одоо нэмэгдээд virtual сүлжээнд үүсэж байгаа. Тэр virtual сүлжээнүүдийг контейнеруудыг хооронд нь холбохын тулд бидний VLAN-ы яг стандарт VLAN number бол хүлцэхгүй 4906 95 VLAN гэдэг бол хүлцэхгүй. Тэгээд томоохон байгууллагууд маш олон харилцагчтай, маш олон салбартай байгууллагуудад 4000 байтугай бид 5-6000 VLAN шаардлагатай. VXLAN гэдэг технологи ерөөдөө энгийн 4095 VLAN-аас илүүгээр бид 16 сая VLAN ашиглах боломжтой. Гэхдээ сэргэн мандалт үед бид шинэ технологиуд гарч ирсэн. Үүнтэй зэрэгтэй бид яг одоогоор programmable age ирж байгаа. Programmable age гэдэг нь бид програмчлалын чадварыг ашиглаад сүлжээний төхөөрөмжүүдийг удирдах, програмчлалын чадварыг ашиглаад бид digital transmission-д оролцох боломж нэгдэж байгаа. Programmable age дээр Cloud, Python,
Сэжийн инженер cloud-ын талаар мэддэг байх хэвээр Python буюу харамчлалын хэлийг зайлшгүй сурах шаардлагатай. REST API, NetConf, Yang гэх мэт контроллеруудтай холбогддог болоодыг мэдж байгаа шаардлагатай. Fabric технологиуд гарч ирсэн, network virtualization гарч ирсэн, NFV гарч ирсэн, DevOps, контейнерийн талаар ерөнхийдөө сэжийн инженерүүдийг эдгээр мэдээлэл шаардах болсон. Тэгэхээр programmable age буюу дөрөв дэх үе рүү бид нар ажил төрийн дөрөвдүгээр хувьсгал буюу digital transformation руу чиглэж байгаа. Бизнесийн үйл ажиллагааг digital transformation руу чиглэж байгаа. Тухайн бизнесийг авч явахын тулд IT-ийн сүлжээ бас найдвартай байх ёстой. Хурцтай дагаж хөгжих ёстой. Тэгэхээр сэжийн инженерийн шинэ ур чадварыг эзэмшихийн тулд бид нар энэ Cisco-гоос бол дараах үе шатуудыг бол санал болгосон байна. Тэгэхээр энд эхний үе шат бол Python харамчлалыг сурах шаардлагатай, ашиглах шаардлагатай. REST API гэсэн ойлголттой танилцж API-ийн талаар мэдээлэлтэй болох шаардлагатай. API-ийг хүсэлтийг бид Python-аар хийж шаардлагатай. Дээрээс мэдээж JSON, XML, YAML мэт дата форматуудыг бас мэдж шаардлагатай. Мөн GitHub бол девелоперуудын ашигладаг хоорондоо скриптээ шеэрлдэг, open source программын кодуудаа шеэрлдэг салбар байгаа. Community хавд. Бид GitHub-ыг ашиглаж сурах хэрэгтэй. Сэжийн инженерүүд өөрсдөө автоматжуулсан скрипт бичээд битэн автоматжуулсан скриптээ бусад community-тэй шеэрлэх боломжтой, хоорондоо хуваалцах боломжтой ийм том давуу тал билээ зохицож байгаа. Эхний үе шат Python, API, JSON, GitHub-ын талаар суралцсан бол дараагийн үе шат Presto. Дараагийн үе шатнд бид нар Linux-ийн талаар шаттай байх. Linux үйлдвэрлэлийн системээр ажилладаг байх хэрэгтэй. Миний дараагийн ярих гэж байгаа сэдв буюу Sonic бол Linux based. Бид яалтчгүй Linux дээр ур чадвараа сайжруулах шаардлагатай. Дээрээс нь Ansible гэдэг нь сүлжээний торгоог автоматар хийдэг. DevOps дээр ашигладаг автоматжуулалтын түүх. Мөн Docker-ын талаар мэддэг байх шаардлагатай. Сүлжээний инженер Ansible, Docker, Bitconfig мэдхийг шаардах бүгэн 90 үе ерөөхдөө ирчээд байгаа. Fast 3 дээр Linux-ийн сүлжээний холболт, контейнерийн холболт, NFV, контейнер, Docker, Kubernetes гэдэг шинэ виртуалчлалын технологиуд бол сүлжээн дээр ингээд ашиглагдана. Сүлжээний инженерүүд дээр ажиллана. Нэмэлтээр бид IoT, cloud сүлжээний талаар мэддэг байх ёстой. Тэгэхээр сүлжээний инженерийн ирээдүйн сүлжээний инженерүүд дараах чадваруудыг эзэмшсэн байх шаардлагатай. Үүнд сүлжээний контроллеруудын талаар, REST-ийн контроллеруудын талаар мэддэг. Conf, container, cloud, Linux, IoT, NFV-ийн скил мэддэг байгаа. Энэ дээр core programming дээр бид Python, API, JSON, Linux, Ansible, PowerShell гэх мэт машин төлөвлөлт, Docker, DevOps-ын талаар мэдхийг мэдээж шаардж байгаа. Ерөнхийдөө энд Gartner-аас гарсан судалгаа харагдаж байгаа. Сүүлийн 2 жил бидний IT-ийн IT-ийг хэрхэн одоо дэвшил гартай, хэрхэн IT-ийн байгууллагын IT-ийн салбар хэрхэн комплекстэй болж байгаа гэдэг. Ерөнхийдөө сүүлийн 2 жил бол 49% глобал дэлхийд гэрээсээ ажиллаж байгаа инженерүүдээс хамаарат гэрээс ажиллах ерөнхийдөө 49% нэмэгдэнэ. Data security буюу өвлийн аюулгүй байдал 8%, аюулгүй байдлын policy, хууль журам 8% нэмэгдэнэ. Дата ашиглаж датагийн хэмжээ ерөнхийдөө глобал 38% нэмэгдсэн гэсэн судалгаа нэг байна. Тэгээ IT-ийн complexity нэмэгдэнэ гэдэг бол бид нар аль болох бидний хэрэгжилж байгаа сүлжээ IT-ийн програм хангамжууд автоматжуулах хэрэглэхэд амархан алдаа баг гаргадаг байх шаардж байгаа. Уламжлалт сүлжээний төхөөрөмж хардвер дээр софтвер ажилладаг. Өөрөөр хэлбэл бид нар switch сүлжээний switch гэдэг Cisco модель, Huawei switch байгаа switch нь switch дээр үйлчлэгийн системээр ажилладаг. Тухайн вендорын үйлчлэгийн систем ажилладаг. Үйлчлэгийн системээр switch-ийн платформыг удирддаг. Өөрөөр хэлбэл aggregate систем байна. Яг одоогоор бид нар шинэ технологиуд гарч ирснээр бид нар сүлжээний хардверыг софтвероос салгах боломжтой болсон. Хардверын ямар ч хардвер байж болно. Cisco-гийн хардвер, Dell-ийн хардвер, Dell-ийн switch, Cisco-гийн switch байж болно. Энэ дээр үйлчлэгийн систем тусна гарах. Тэгэхээр өөр вендорын өөр хардверуудыг бид хардверуудыг нэгдсэн нэг үйлчлэгийн систем ажиллуулах боломжтой болж байна.
За нэгдсэн нэг үйлчлэлийн систем дээр бидний сүлжээний протоколууд контейнер байдлаар ажиллах боломжтой хийж байгаа. Тэгэхээр энд Sonic гэсэн ба Sonic гэдэг бол юу юм бэ гэхээр open source сүлжээний үйлчлэлийн систем. Linux дээр суурь. За контейнер Sonic-ийн давуу тал нь юу юм бэ гэхээр контейнер based. Бидний сүлжээний протоколууд өөрөөр хэлбэл TCP, аподо хаяг тарааж байгаа. BGP, OSPF гэдэг замчлалын протокол. Эдгээр протоколууд манай Sonic гэдэг үйлчлэлийн системээр контейнер байдлаар ажиллана. За тэгээд Sonic бол маш өргөн хүрээг хамарж байгаа. За энэ дээр Microsoft-ийн Alibaba-гийн хөдөлгөөнд өрсөн байна. Microsoft-оос анх Sonic-ийг нэмэлт хөдөлгөөлөлт гаргаж том корпорациудад нэгдэх хамтран ажиллах боломжийг ерөнхийдөө олгосон байгаа. За Sonic гэдэг юу вэ? Sonic гэдэг маань Software for Operating System. Тэгэхээр бид Sonic-ийн задаргааг харуулж Sonic гэж яг юу юм бэ гэхэд ерөнхий хардвер дээр switch abstract layer хардвер төрөн гэсэн дээ ямар ч vendor хардвер байх боломжтой. Cisco-гийн хардвер, Dell-ийн хардвер, энэ хардвер дээр бид abstract layer-ээр switch-үүдийг ерөнхийдөө үзүүлэх боломжтой болж байна. Тэгэхээр Sonic-ийг анх Microsoft компаниуд хөгжүүлж open source Sonic бол open source энийг Microsoft өргөжүүлж системийг хөгжүүлсэн. Яг одоогоор бол Azure-ийн 40,000-аас дээш Azure-ийн switch-тэй Sonic үйлдвэрлэлийн систем ажиллаж байгаа. Sonic үйлдвэрлэлийн систем дээр нь бидний сүлжээний протоколууд SNMP, TCP, IP6, BGP, Sync aggregation эдгээр протоколууд бүгд контейнер байдлаар ажиллаж байгаа. За ингээд контейнерээр ажиллаж байгаа эдгээр протоколуудыг удирдахын тулд бид нэмэлтээр менежмент төлөвлөлт хэрэгтэй. Энэ менежмент төлөвлөлт бид Ansible, Kubernetes, Docker, Jenkins, Puppet Chef гэх мэт бид автоматжуулалтын төлөвлөлийн тусламжтайгаар энэ үйлчлэлийн систем үүсгэж. За энд Gartner-аас гаргасан судалгаагаар ерөнхийдөө дэлхийд даяар 2025 он гэхэд томоохон хэмжээний дата центруудын 40% нь томоохон хэмжээний дата центруудын 200-аас дээш switchтэй дата центруудын 40% нь Sonic ашигладаг болно гэсэн судалгаа ерөнхийдөө хүрсэн судалгаа гаргасан байна. Тэгэхээр Sonic гэдэг маань нэгдсэн нэг Linux үйлдвэрлэлийн систем. Энэ үйлдвэрлэлийн системийг хөгжүүлэхэд бол бидний мэддэг томоохон компаниуд хамтраад хоорондоо энэ хөгжүүлэлтийг явуулж байгаа. Жишээлбэл энэ дээр менежмент төлөвлөлийн талаар Alibaba, LinkedIn, Tencent харагдаж байна. Alibaba гэдэг бол бид нар худалдаа гэдгээр интернет худалдаа гэдгээр мэднэ. Тэгэхээр Alibaba корпорац бол манай Sonic-ийн Layer 2-ын технологиг хөгжүүлсэн. VLAN, tracking технологиг Alibaba хөгжүүлсэн. За LinkedIn бол манай Sonic гэдэг үйлдвэрлэлийн системийн Layer 3-ын технологиг хөгжүүлсэн. Үүтийн амжилтын технологиг хөгжүүлсэн. За Tencent гэж бас мэдэх багтай. Tencent бол бас томоохон хэмжээний ажиллагаа болоо. Тэгээд бас компани Tencent бол Sonic-ийн VRF бол үсэн forward систем гэж. За ингээд Sonic-ийн эдгээр том компаниуд Microsoft-оос Sonic-ийн кодчлэлээр нь параметрлээр нь нэмэлт хөгжүүлэлтийг гаргаж байгаа. Бусад вендорууд жишээлбэл бусад вендорууд эндээс Cisco, Dell, Arista гэх бусад вендорууд Sonic дээр ажиллах боломжтой switch-үүд хардверууд нь платформууд нь бэлтэж байгаа. Тэгэхээр энэ дээр байгаа бүх вендоруудын платформ дээр манай Sonic гэдэг үйлчлэлтэй ажиллах боломжтой. Вендорээс үйлчлэлийн систем маань вендорын платформоос үл хамаарч болно. Бүх томоохон вендорд нэгдсэн үйлчлэлийн системтэй болж байгаа. За энд Sonic-ийн ерөнхий архитектурыг харуулсан байна. Sonic-ийн архитектур нь hardware. За ерөнхийдөө энэ дээр hardware sense receiver port hardware-ыг бид нар өөр жишээ Cisco-гийн hardware, Dell-ийн hardware бид нэг Linux гэдэг үйлдвэрлэлийн системээр юм онцлогдож. Sonic-ийн давуу талыг харуулсан байна. Sonic бол network management хийх боломжтой. Global даяар Sonic-ийн support төрөлхөд байгаа 24/7 support-той. За ерөнхийдөө Dell бол Sonic-ийн support-ыг хөгжүүлээд явж байгаа. Dell Sonic-ийн support-оос гадна hardware-ыг хөгжүүлээд явж байгаа. Энд 2016-аас 21 онд гарсан судалгаа ирээд байгаа. Тэгэхээр яг одоогоор нийт томоохон IT корпорациудыг 5.7% нь Dell ерөөдөө хөгжүүлэлт явж байгаа. Sonic-ийг нэвтрүүлж явж байгаа 5.7%. За Broadcom бол 7.8% нь бас Sonic-ийг нэвтрүүлж явж байгаа. За тэгэхээр Sonic гэдэг үйлчлэлийн системийг бид нар удирдахын тулд сүлжээний автоматжуулалт хийдэг төлөвлөлтийг ашиглах боломжтой. Тэгэхээр API болон Ansible хоёр төлөвийг би одоо энэ онцлон байгаа.
Тэгэхээр Sonic гэдэг үйлчлэлийн системээс суулгаад дараа нь үйлчлэлийн систем дээр бид command line-ээр тохиргоо хийж болно. Эсвэл command line-аар орно. Software defined network дээр soft bound API ашигладаг болсон. Энд дээр REST API эсвэл API ашиглаж үзэх боломжтой. За REST API юу? REST API бид үйлчлэлийн системийг удирдахдаа ерөнхийдөө REST API гэдэг маань HTTP хүслийг хэлгээд бид веб хүсэлт илгээж төхөөрөмжөөс мэдээлэл авах мөн яг хөөхөд тохиргоо хийх боломжтой. Тэгэхээр API үйлдсэн бүрэлдэхүүн хэсэг бол URI буюу бидний HTTP хаяг гэж ярьдаг, link гэж ярьдаг. HTTP-ийн метод header body гэсэн бүрэлдэхүүн. Энд ерөнхийдөө миний тохиролцсон демо хатсан би тавьдаг сонирхолтой бас демого тохиргоо бол ерөнхийдөө энд оруулж байсан байгаа. За жишээ нь VLAN үүсгэх бид нар Linux үйлчлэлийн системээр API-ийн туслалтайгаар VLAN үүсгэх тохиргоо би энэ дээр илгээж байгаа. VLAN үүсгэх тохиргоо би Python дээр бичсэн байгаа. Python дээр API хүсэл илгээж байгаа. За жишээ нь Python дээр энэ бол манай switch API 2.19-д энэ switch руу би API хүсэл илгээгээд интерфейс дээр VLAN үүсгэх гэж байгаа. За body дээр нь интерфейс дээр name VLAN 55 гэдэг нэртэй VLAN үүсгэнэ. За ингээд API хүсэлтэд илгээсний дараа би switch дээр show VLAN command-аар шалгахад энд би VLAN үүсгэх 55 гэдэг нэртэй. За энд OS10 гэдэг маань daily switch дээр ингээд тохиолсон. Daily S438 сери switch дээр OS10 дэмжиж энэ OS10 дэмжиж байгаа switch дээр API болон Ansible-ийн сонслоод боломжтой. За интерфейсийн мэдээлэл. Тэгэхээр сая VLAN-ыг тохиолсон мэдээлэл байна. Get хүсэлтээр бид API-аар мэдээллийг авдаг. Төхөөрөмжөөс жишээлбэл switch-ээс router-ээс тохиргооны мэдээллийг авъя гэж бид repeat гэдэг хэлж. Энд get гэдэг хүсэлтээр интерфейсийн мэдээллийг авъя гэдэг хэлсэн байгаа. За энэ скриптээр маань username password нь харагдаж байна. Тэгэхээр бид API хүсэлтээр API бол веб хүсэлж одоо HTTPS хүслийг хийгээд authentication буюу аюулгүй байдлыг бид username password. За энд интерфейсийн мэдээллийг харъя гэсэн интерфейсийн мэдээлэл бол энэ JSON форматаар харагдаж байна. Тэгэхээр интерфейсийн мэдээллийг авах API илгээхэд API-ийн хариу энд маш урт хариу ирж байна. Энд бол нэг хэсэг л харагдаж байна. Бүх интерфейсийг хажууд нь жижигээр харуулж байгаа. Маш урт хариулж байгаа. Тэгэхээр бид энэ ирсэн интерфейсийн бүх мэдээллүүдээс фильтр хийх боломжтой. Python баримтлалыг ашигланаар фильтр яг надад хэрэгтэй мэдээлэл. Би энэ дээр маш олон мэдээллүүдийн интерфейсийн type, name, за зөвхөн type бүхэн name-ийг харьяа ч юм да. Тэр API-г нь харьяаг бол бид фильтр хийх боломжтой. За шинэ дээр би фильтр хийсэн Python-ы скрипт бичсэн байна. Би эндээс интерфейсийн мэдээлэл нь авъя. Тухайн switch-ийн бүх интерфейсийн мэдээлэлээ авна. Интерфейсийн мэдээлэлээс би name болон type-ийг фильтр хийж байгаа. Тэр болон авна. Ямар төрлийн интерфейс юм бэ? Ямар нэртэй юм бэ? За дээрээс нь би энэ дээр Python-ы таблет ашиглаад текстийг харагдуулах үүднэстэй. Number, name, type гөрөлбөл хамгийн ихэнд number нийт хэдийн интерфейс байгаа юм бэ? Интерфейсээ дугаарч нийт хэдэн интерфейс байна. Ард нь интерфейсийн нэр, интернет интерфейс байна, менежмент интерфейс байна, VLAN интерфейс байна. Ард нь нэрхэтэ интерфейсийн type гэх. За мөн OSPF-ийн мэдээллийг бас API хүслийг хийсэн гэхдээ энэ Postman-ыг ашигласан Python биш Postman-ыг ашиглаад OSPF мэдээллийг авъя гэхэд энэ яг OSPF version 2 process ID 10 router ID 111 гэж харагдаж байна. За сая бол энд бол би Postman-ыг хийлгэсэн Postman гэдэг програм ашиглаж API хүсэл илгээж байгаа. За энд Python гэдэг програм ашиглаж мөн яг саяны Postman хийсэн хүсэлтийг илгээж байгаа. Тэр OSPF мэдээлэл авъя. OSPF-ийн process ID мөн router ID-ийн мэдээлэл авъя гэдэг скрипт хийгээд энэ дэр харлтын үр дүнд OSPF process number router ID-ийн мэдээлэл авчих. За дараагийнх нь Ansible. Ansible гэдэг application tool бид REST API-аас нэг ялгаатай төлхөө SSH шилдэг. Тэгэхээр тохиргооны мэдээлэл хэлгээд бид REST API-аар сая ерөөдөө харах мэдээллүүд за REST API-гийн нэг онцлог нь дэлгэрэнгүй мэдээллийг хардаг. Тухайн switch дээр ажиллаж байгаа бүх процесс мэдээллийг дэлгэрэнгүй харах боломжтой. Ansible-ийн хувьд бол бид command илгээн тохиргооны command илгээж байгаа дээрээс нь show command-уудын одоо үр дүнгээс харах боломжтой. Нарийн биш. За энэ дээр Ansible дээр YAML файл үүсгээд энэ дээр хост-оо зааж өгөөд жишээлбэл ийм daily OS10 үйлчлэлийн системд ийм IP-тэй хостууд дээр хостуудыг удирднаа гэдэг нь YAML файлаа үүсгээд за
торгоогоо host name-ийг өөрчилнө, host name-ийг ингэж өгнө. За username password-ийн дараах байдлаар өгнө гэсэн байдлаар. За ингээд YAML дээр ерөөд Ansible сумбарт YAML формат дээр өгөх гэж тийм YAML дээр бичснээр дагуу Ansible бүх ажиллаж, playbook ажиллаж. За playbook ажилласны дараагаар энд SP 1 2 дээр бол өөрчлөлт орсон, change нэг торгоол явсан. За энэ show VLAN-г хахад SP 1 host name-ийг өөрчилсөн, VLAN үүсгэн байна. За ерөнхийдөө REST API бол Ansible 2-ын ялгаа гэдэг энэ дээр хэлж байна. REST API бол JSON форматтай, Ansible маань YAML форматтай. REST бол HTTP үйлчилгээдэг, Ansible бол SSH үйлчилгээдэг. REST API Linux, Windows, Mac OS системүүдээр ажилладаг. Ansible бол Linux дээр ажилладаг. Тэгэхээр очиндоо юм хөө ялгаа нь харагдаж байна. За тэгээд ерөнхийдөө лекц маань авсан маань дуусж байна. Манайхан асуулт хариулт буюу асуулт байвал чатан дээр бичээрэй.